5 хоногийн хугацаанд нийтийн тээврийнхэн 4 том осол гаргаж 2 хүний амь хохирч 20-од хүн бэрхтээд байна. Энэ бол бага тоо биш. Сая гаруй хүн амтай нийслэлийн иргэдийн хөлд үйлчлэх голуунаа болсон нийтийн тээврээр үйлчлүүлэхээс иргэд айж байна. Өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэрт 21 аж ахуйн нэгжийн 907 том амрын автобус үйлчилгээнд явж байна. Тэгвэл нийслэлийн тээвэрт үйлчилж байгаа эдгээр автобусанд ямар стандарт тавьдаг вэ? Стандарт тавигдах шаардлагууд бол байдаг. Энд дээр хамгийн наазах нь 12 жилээс дээшгүй насжилттай байх тийм шаардлага байна. Хоёр тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо тэрэгцтэй иргэдийг одоо буугууд суухад одоо бас энэ хэцүү байхааргүйгээр тийм томилогдсон тийм шаардлагатай байх ёстой. Агааржуулалт, халаалтын систем одоо бүрэн ажиллаж явах хэрэгтэй гэсэн тийм гэх мэтийн юм шаардлагууд бол стандарт шаардлагууд бол байдаг. Үйлчилгээнд явж байгаа автобус дээрх шаардлагыг хангаж байна уу? Агааржуулалт, халаалт хангалтгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат байхгүй. Ихэнх автобус 10-аас дээш жилийн насжилттай. Бодит байдал ийм байна. Хамгийн сүүлд 2009 онд нийтийн тээврт парк шинжилгээ хийж засгийн газраас хөрөнгө гаргаж 400 шинэ автобус худалдан авч байлаа. Түүнээс хойш 6 жил өнгөрч байна. Өнөөдөр үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хамгийн залуу нь энэ. Учир нь автобус компаниуд Солонгос улсад 6 жил явж үйлчилгээнээс гарсан автобусыг Монголд оруулж ирдэг. Яг хөрөнгө мөнгөний хувьд бол яг шинээр бол бас авах боломж бол манай монголчуудын хувьд бол бас өндөрлөлтэй. Солонгос нь бол өөртөө километрээр нь тэгээд насжилт оноор нь насжилт зааж өгдөг. Бид нар бол Монгол улсын стандартаар бол 12 жил яваад насжилтаар хасагдах юм стандарт байна. Тухайн улстай явж ирсэн л автобус. Тийм, тухайн улстай явж ирсэн автобус л. Ер нь энэ 12 жил ашиглаж автобус парк шинжилтийг хийнэ гэдэг бол энэ Монгол улсад л байт. Яг үнэнд. Тэрнээс альч улс хамгийн дээд нь 8 жил ажиллаад энэ автобусыг болж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд бид нар бүр набраад бүр Солонгосоос 6-аас 7 жил ажилласан автобусуудыг буцааж энд оруулж ирээд нэг зассан болоод гаргаал явуулж шүү дээ. Энэ бол өөрөө нөгөө эдийн засгийн юутай холбоотой байхгүй. Үнэхээр манай нийтийн тээвэр дээр байгаа үйл ажиллагаа одоо бид нар одоо манай компани хувьд л ихэд болж өгвөл шинэ автобус авч өгөөд иргэдтэй үйлчлэг гаргахжуул хаана найс үйлчлэгийг бид нар аммаар байгаа байхгүй. Тэгэхэд үнэхээр парк шинжилгээд бол айгүй том асуудал. Энэ асуудлыг дан ганцаараа одоо манай хувийн хвшлийнх нь үнэхээр энэ шинэ автобусыг оруулаад нөгөө эдийн засгийн ямарч боломж байхгүй юу ч байхгүй. Одоо сая смарт карт гэж үйлчлэгээ нэвтрүүллээ тийм ээ. Энэ смарт ч уулын энэ парк шинжилтэйгээ цуг хийгдэх хэрэгтэй байсан байхгүй. Одоо бараг чагсаалаас гарах гээд байж байгаа автобуснуудад шинэ тоног төхөөрөмж авчираа тавьж байгаа. Нөгөө цахилгааны хувьсэл нь өндөрсөд 24 биш 30 гаргаад эхлэхээр нөгөө тоног төхөөрөмжүүдэд шатаагаад эхэлж шít. Одоо жилд дунджаар 300 орчим автобус үйлчилгээнээс хасагдж байна. Ганцхан Тэнүгоо компани 116 автобус л гэхэд энэ 12 сард агтлагдана. Тэд эдгээрийн оронд мөн л бусад улсад агтлагдсан автобусыг оруулж ирж тарна. Учир нь цоо шинийг худалдаад авах сэтгэл дутна. Тиймээс төр засгаас зохицуулт хийж автобус компаниудад парк шинжилгээ хийхгүй бол бусад улсын үйлчилгээнээс хасагдсан унаа нийслэлийн иргэдийг аюулгүй тээвэрлэн гэдэг эргэлзээтэй байна.